Дэлхийн монголчуудын эмдэл радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. За мөн шинэхэн 7 хоногийн эхний өдрийн мэндийг хүргье. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 9-ний даваа гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студиэд өглөөч гэрлээ. Найруулагчаар Отко гэд манай шинэхэн найруулагч маань ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Японы нарыг Такатагаас хөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфатос за мөн хит хөлрүүл таагуунаар тоцорлоо гэд Tricolor хөс дарагч хамтран ажиллаж байгаа баярлаа. За өнөөдөр бид хүн ямар сэдвээр ярилцах вэ гэхээр 4-р 7 хоногт хулгайн сэдвээр даваа гаргаа эхлүүлж байгаа. За хамгийн эхний 7 хоног бүгдээр орон байрны хулгай ярьсан бол дараагийн өдөр нь нохоо муураа алдсан талаар ярьсан. За өнгөрсөн 7 хоногт лангууны хулгайчаас болгоомжл гэж ярьсан бол өнөөдөр машинаас алдсан зүйлсийн талаар ярих нь байна. За дугуй тойл одоо өөр юу байдیں۔ Машин дотор цонхыг чинь хаа зөхиод үлдээсэн барьсан юм чинь аваад явцсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд би биендээ энийг ярьснараа одоо хулгайч ингэж ажилтсан юм байх шүү. Тэгэхээр ингэж болгоомжлох хэрэгтэй байна гэдгийг амхандаа би биентэйгээ кейсээ хуваалцаад байгаа шүү дээ, тийм ээ. За ингээд манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нээдлээ. Хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За миний хувьд нэг айхтар том юм машин шинаас нэг алдчихж байгаагүй зүгээр яг хуу машина угаалгах гад хөр нэг жижиг сажиг те нэг юм тамхи мамх ч гэдэм уус мус нэг тэмхэм юм тэгээд за хүүхдүүд юм чинь гэж бодоод тэгээл өнгөрчдөг. Тэгээд тэрний ардаас юм хөө миний тамхи алга болсон байна. Миний усундаа алга болсон байна гэдээ одоо уугаад дандаа тал юм чинь тэгээд хил ам хийгээд явалтаа уучт юм уу хайчт юм уу мэдхгүй тэгээд тиймэрхүү юм болдог байсан. Тэгээд одоо өөр нэг тийм айхтар машин цанаас л алдсан юм одоохондоо алга. За тэгээд манай уцаар ярих дүрм солио бас нэг сануулчих те. Хэрвээ та яг одоо зам хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөний төр зогсоогоод уцаараа яриарай. За хөдөлгөөний төр зогсооно гэдэг маань та ер нь бол бид нар машин барьж жолоо барьж явахдаа болохоор дандаа машиныхаа одоо блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьдаг эсвэл одоо спикер дээр нь тавьж ярьдаг шүү дээ. За энэ тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр хөрөнгөжүүдээс салгаад уцаараа яриарай гэдэг. Гэтэл та зам хөдөлгөөнд оролцохдоо уцаараа яриад явахаар бас тийм ээ аваар усвал гаргахгүй. За эсвэл адгийн назхан цагдаа зогсоогоод тургуулчихъя гэдэг үүднээс таныг одоо хөдөлгөөнөөр зогсоогоод машина замын хажуу руу гаргаж тавьж байгаа тухтайхан шиг нэг 3 минут уцаараа ярьчаад хөдөлгөөнөө өргөжлүүлээрэй л гэдэг байгаа. За мөн радиогоо унтраагаад уцаараа ярихаа мартав. Ингээд ихний сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 98.1-тэй дууртай сонсогчтой холбогдлоо. 98.1. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За машинаа шийдвэрлэж алдсан тухай ярих юм тий. Тийм. За би одоо нэг 3 жилийн өмнө 4 дугаар дөрүлгийн алдчихсан обортойгоо зүг. За тэгээд ерөөсөө өглөө ирдэг хүүхдээ сургууль мөрөж өгөхгүй л гараа 6 өнгөрөөр хаад чинь байхгүй 4 дугаар байхгүй. Тэгээд доор нэг 4 тооц гарсан байгаа байхгүй юу? Тэгээд харахад тэрчүүд амар эвгүй юм байлээ. Онгоогоо нэмдэндээс онгоо муухай. Тэгээд нэг ажижээ. Тэгээд нэг цагдаа бүртгүүлээд. Тэгээд олсон уу? Тэгээд цагдаа бүртгүүлсэн зүйлд нэг уцаараад манан тэр жоох хөөхт байсан мэс ингэ тэргэж яриад нэг 7-8 бүлэг төлөвлөсөн байлээ л дээ. Тэгээд хамгийн инээдтэй 2 дугаарных нь мөнгө нь олсон. Төлбөрийн чадваргүй гэсэн үг юм уу те нөгөө хүмүүс нь яасан хэцүү юм бэ те. Тэгээ алчээсээ онгоогод муухай юм байлээ нэг тэгээд ирээсөө цагдаа нарын гэсэн нэг л ингээд гараа хиймээ ингээд машин тэргийж цаа ингээд халтар болоо ачиж юм бэл нөгөө юм төгсөөд. Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа машинаас алдсан эд зүйлс гэдэг сэдвээр ярилцж байна. 4 дугуй салгаа. Тэгээ одоо тэгтээ бас чиг харьцангуй хотхнууд нөгөө нэг камержж мамирцсан болохоор харьцангуй гайгүй болцсон байхаа тий. Ер нь бол за 94.1-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 94.1 Эмжил радио. Байна.
Сайн байна уу? Та сайн хамтрал холбогдлоо. За сэдвээ сонссноо. Сонсоо. За наад спикерээс ч юм уу эсвэл чихвч мэхвчээ болж хөө. Оо тийш мэдсэрэж. Харин тий. Байна. Би бол байж л. Яах нэг машинасаа хуяасан хүнийг нэттэй. За. Юнаас тагайл нэг халуун өдөр наран тулах орсон юм аа. За. Яа амцанга нэг ундаа аваад. Хүнтэй яасан хүн юм уу зэхэн битэр машинстраа хүлээгээ цанхаа онгорхоо. Ундаага очиж унтчихсэн. Нэг ширч ундаач байхгүй цанхаар хүн аваад ирсэн. За ундааш гайгүй наа. Ундаага л алдсан юм тий. Цанхаа хоёроо тэгээд өргөл суужаа нэг ширч. Босоод ундаага авахгүй байдгүй тэрж хөвтөж байгаа ч. За наадах нүгжилтэй юм байна. Машины цаалцэг хөөрталцэг хүнийг тиймэрхүү юм байна. За. За бүгцэнд баярлалаа. Гөмөө их юм алдчихэ тийм ээ. Унтчихагаад. За зэндвэн нэмтий битсэн байна. Манай найз машина гаражта түгжээгүй орхиод өглөө нь гарч ирээд кома алдсан байсан гэж. Үгүй тэгээ тэр одоо машинуудыг хаалган татаад явж идэг юм уу? Яа тий. Онгорхоо машиныг яагаад ч олоод мэдчихтiin тий. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Дараагийн сонсогч 86 дугаартаас холбогдох холбогдлоо 8086. Эмжил радио. Байна уу? Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо таныг сонсож байна. Нэг бараг 10 жил юм уу та. За. Манай захирлын их нэртэйгээ хойлоо. Манайх нь барилга барьдаг байсан байхгүй юу? Тэгээд мөнгө үйдээ тэгээд захирлын машинаач лабарт юм уу? Үнтэй гэж лабарт юм уу? Тэгээд ажиллаа явуулдаг. Тэгээд нэг захиалга орж ирээд захирлын их нэг 10 хэдэн сая төгрөгийн тэг үнэт итгэл. Эмиг бүгд одоо янз бүрийн тавьсан байсан. Тэрнийг ламбартнаас авчаад тэгээд нэг хитэн бодол обоо авах гээд. Тэгээд обооны газар машины хаар багажийг онгоолгоод 200 тавьчихсан байхгүй. За. Багаж онгоолгоод хойно обоогоо ачаад зогсож байгаа. Тэгээд явах бол машиндаа суух гэсэн чинь жолооч яалгад юм дутуу. Хаач завсартай байх гэдэг. Би ингээд завсартай хаасан багтаа гэл гайхаал. Тэгэл ороо сугал явж исэн чинь захирлал сүнх байхгүй болол хэвчээ. Яана. Тэг нүг хүн тэтлээ алдсан юм уу? Тэгээд бүр 10 хэдэн сая төгрөгийн 2 удаагийн тавилтаар ингээд тавьж исэн. Зүүн тэтлэл тэгэл дотор нь бас мөнгө нөгөө обоо авах гэж исэн мөнгө тэгэл утсан мацгэлүүлсэн амар их юм биш. Хүшээ тэр чинь ламбартанд 10 хэдэн саяар тавигдана гэдэг чинь яг бодит үнэлгээ нь бол мэдээж тэрнээс илүү байгаа л та. Ямар амар юм бэ? Тэг яасан олсон уу? Тэгэл сандрал цагдаад бүртгүүлсэн. Тэгээд олдог. Хүүдээ. Тэгээ хоёулаа хойно нөгөө обоогоо ачиж ирсэн. Нөгөө обооныхын зардаг хүн байсан гэл гуруулаа тэгэл обоогоо тоолол нөгөө обоонд нөгөө хамаг анхаарал төвлөрсөн. Тэг обооны ч мөнгө байхгүй тий яасан? Обооны ч мөнгө байхгүй тэгэл цүнхж байхгүй нөгөө цүнхэн дотор байсан мөнгө төгрөөс хамаг юм бөө гэв тэрч байдаг. Тэр нэг олцхолоо гэж тал амар их юм үнтэй юм яасан гэл тэгээд байсан. Тэгээ олдог. Яана ямар наачстай амар харамсмаар юм байна яана. Нэг барилгын компани хийсэн шүү дээ. Нэг захиалга орж явдаг. Тэгэл нэг захиалга орж ирэл нөгөө ламбарт тавьсынуудаа аваад тэгэл дахиад материал авах гэж явж байгаа. Тэгээд бүгдийг тэгж алдчихлаа. Яа, өстэй амар түүхэн. За. За холбогдсонд баярлалаа. За баларсан юм бэ гинэ. Харин тийм ёстой баларсан юм бэ нэрэ. За Улаанбаатар хотод 11 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Япон чанарын Такатагаас сүлгүүрэн битүүмжийг 100% хангадаг Альфа тос хамтран ажиллаж байгаа. За Альфа сүлгүүрийн тос нь 4-8 литр хүртэлх тосны багц үйлчилгээтэй байгаа. Тэгээд та Альфа тос аваад микро Япон шүүрээ тавиулаа тосолох үйлчилгээгээ үнгүй хийлгээрэй. За мөн хүргэлттэй сервистэй байгаа. За Альфа тос нь хөдөлгүүрийн насжилтыг 15-аас 25 жилээр устгадаг юм дэвшилтэд технологитой. За хамгийн сүүлийн үеийн тосны зэрэглэл SP стандартыг хангасан бүтэн синтетик тос гэж явдаг. Учир нь одоо хасад өчөөс нэмэх 50 градус тослох чанараа алдахгүй. За хөдөлгүүрийн битүүмжийг бол 100% хангасан.
хангадаг, эрэгдэл үүсгий эсэргийлэн эд ангиудыг жигд тусалж өгнө. За шатхууны химнэлттэй автомашинда яг тохирох тосыг хэрэглэснээр шатхуун зарцуулалт бол 5-аас 10% буурдаг гэж үздэг. За битүүмжээ алдсан элэгцэн хөдөлгүүрийг хөдөлгүүрийн хүч бол мууддаг, тосоо иддэг, бензин зарцуулалт нь ихсдэг. Цаашлаад хөдөлгүүрээ солиход хүргэдэг учраас та тосоо бас цаг тухайд нь сольж байгаараа альфа тос нь эдгээр шинж тэмдгүүд гарахаас сэргийлж хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангаж өгдөгөөр онцлогоо. За тэгэхээр Таката Япон салбиг Улаанбаатар хотод 6 салбартай байгаа. Таката Япон салбигийн салбаруудын байршлыг хэлж өгье. Баянбүр дээс Тасган үсэг зам дагуу ЭМЛ шатхуун түгээх станц байрлах Таката Япон салбигийн сервис 2 нь байгаа. За, нэгдүгээр хороолол арын зам дагуу Отгон жуулаа авч сургуулийн баруун тал Таката Япон салбигийн сервис 1 нь байдаг бол хауулын E-Mart салбарын биений давхар Таката Япон салбигийн сервис 3 нь байгаа. За, Сансрын E-Mart-ийн салбарын 6 давхарт нь Таката Япон салбигийн дэлгүүр байгаа бол 10 дугаар хороолын E-Mart-ийн салбарын биений давхарт нь Таката Япон салбигийн мөн дэлгүүр нь байгаа. За, Тэбэд андуудын замын уртал Panasonic-тай байгаа байрны давхар Таката Япон салбигийн дэлгүүр нь байгаа. Ингээд 3 дэлгүүр 3 сервисээр танд үйлчилж байгаа гэсэн үг. Гэхдээ сервистэй газруудад нь бас адилхан дэлгүүр нь байдаг. Тэгэхээр та дэлгүүрээс нь худалдаа авалтаа хийгээд тэгээд сервистэй газар бүх юмаа солиулчих боломжтой гэсэн үг. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 72 72 11 11 гэдэг утаснаас аваарай. 72 72 11 11. Takata Japan Auto Parts гэж латинаар бичээд сошиал хаягаар онорох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарын Takatagаас хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Alpha-тос хамтран аярлаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 86 37 дугаартай сонсортой холбогдлоо. 86 37. Эмжил радио. Бано. Бано. За сайн байна уу? Та сайн холбогдлоо. Сэдвээ сонссноо хөө? Сонссон. За таныг сонсож байна. Нэг оюутан байхдаа нэг найзтайгаа цагийн аялал хийжсэн. Аа. Тэгсэн чинь нэг машинтайгаа нэг хулаанчтай даван зэг дээр хог буулгадаг байсан. За. Бэлэн хавгаа хачаад. Аа. Тэгвэл чи оюутан байсан болохоор ноутбук нэг гар утас дээр зүгэндээ үзсэн байхгүй ноутбукийн зүгэнд. За. Тэгээд бид хоёр хулаанчтай байгаа очоод хогоо буулгахгүй юу? Аа. Машинтайгаа. Тэгсэн чи хогоо буулгачаад дуусчаад тэгээд машиндаа суу явсан чинь ноутбук утас идэвхтэй зүг байхгүй үү? Хүүдээ. Тэгээ яасан. Тэгээд гайхаад за яг энэ авьяасаа алдчихсаад хоёулаа тэгсэн чинь нэг аим олон хүмүүс шаваадсан байхгүй. Тэр шавж ирсэн үнээсээс нэг бид хоёрын нэг үеийн нэг залуу байсан. За. Тэгээд тэрнээс асуугаад. Юу бид хоёр сая хогоо болж байгаа шүү энэ ноутбук гэдэг алдчихлаа гэж. Тэгээд үнэ учраас л тэр гойс ах. Та нар дотроос бүгд мэдж байгаа юм чи. Гаргаад чи тэр байгаа л 40,000 гоо нэг 40,000 өгч гуугаад. За. Тэгсэн чи нөгөө залуу чи шууд хэдэн хүн дуудаал. Дуудангуудаа энэ хоёрын машин их угсан гэл. Тэгвэл жоохон ус гарч ирсэн дээ. Раха би гэх өөр хэлэнгүү шууд. За тэгвэл энэ хоёрын юм авид тэргээд тэгсэн чи бид яг ингээд хаач харчихсан байхгүй. За. Яг ингээд харчихсан чинь амар сонио. Тэр ингээд харчаад удаагүй баг чинь ингээд хөөрхөн тэр хогийн тэрүү амар хол яваад ингээд дээш нь өгс мөс явснаа хогийн дод болцсон явах. Би бүр ямар хурд явд юм бол гайхаад. Дамжуулчдаг баг уу? Тий олоолаа юм чи. Тийм баг аим хурд бол шидэж явчих мэдгүй. Айгу хоолоос авчихсан шүү дээ. Тэгээ би гайхаад ирээ авсан чинь бууцмос ингээд бүрэн байсан аахгүй нөөд. За. Тэгсэн чинь нөгөө залууд би саогшон баярлаа гэдэг шүү. Гэтэл байгаа 40,000 өгсөн чинь нөгөө залуу ч ахгүй гэсэн шүү. Өө за ямар шудраг мундаг залуу вэ те? Тийм тэр нэг хогийн нэг ингээд өдөртэй нэг бидний оюутан үеийн залуу байсан. Ааха. Тэгээд би бас багчаал байсан. Бас нэг хог түүж байгаа ч гэсэн нэг хүн чанартай юу штэ тий. Хүн чанартай гэсэн мөрөд үеийн хүүхэд ингээд оюутан ингээд цагийг хийж байгаа мачаа бид тэр хэлсэн байхгүй байсан хүмүүс байсан. Тэгээд тэрийг нь ойлгонгуудаа буцааж өгөөд юу ч авахгүй зүгээр өгшөө ёо гэл. Тэгээ яваад би баярлж байсан. Өө ястаа мундаг нэг мужик залуу ястаа эр хүн шиг залуу байсан ба штэ тий. Тийм дотроо хөөхөн тийм өдөрдөж шал дээр чи олуулаа юм билээ. Аа. За. Тэгээд яг тэгжсэн. За ястаа бас азтай байна тий. Ястаа нэг эр хүн шиг эр хүнтэй таарад азтай цаасан. Хоёулаа бүр оюутан яж байгаад диплом бичиж хэдэн мэдээ бүхэн хийжээс болоо. Аа. Ястаа сандрангаа алдаа тэгээд гай болсон. За албагцанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За.
За оги гэд манай сонсогч ирсэн байна. Портри хойд талын дөрөв дугуй бас хойд талын гэрлийг нь иж бүрэн их биеийн утсыг нь тастаад аваа явсан байсан да. Бас их хэлгэмсэн улгаачаа дорн тоосго ивэд орхисон байсан. Ачааны машин аккумулятор бол ер нь л зүгээр ойлгохгүй байн галтна. Хашраад ачааны машина байрны гадаа тавихаа болсон гинэ. За. За дараагийн сонсогч 86 16 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 86 16. Эмжил радио. Шууд нэвтрүүлэгтэй яг холбогддог бай. За та яг одоо холбогдсон байна. За би нэг юм ярих гад. Радиогоо унтраачих. За манай ээж нэг 10 жил ажилласан юм аа. Намайг жоохон бахад 2000 онд л яваад 2010 онд хүртэл 10 жил гэрээгээр ажилласан. 10 жил би тэгээд ээжтэйгээ уулзааг намайг жоохон бахад яваад оюутан болоход л ирж ирсэн. За. Тэгэл 10 онд ирээл яг 10 жил хүний нутагт хөдөлмөрлөл олсон мөнгөөрөө тэгэл нэг бизнес гэдэг нэг ламборд нээсэн манайх. За. Тэгээд ламборд нээгээл олсон явж исэн чинь ламборд хул дээрэнд үлдсэн ухуулаад гэдэг лээсэ. За. Тийм маань цэф камер дээр байхгүй тухай үед чинь тэгээд цэфэндээ бүх юм хийгээл хадгалдаг хүний ламбордод тавьсан бүх юм эдрийг ингээл хадгалдаг бэлэн мөнгөөр бүх юм тооцоо мөнгө эдрийг өгдөг байсан. За юу өнөөдөр бид нөгөө нэг машинаас алдсан зүйлс ярьж байгаа байхгүй юу? Тэг ингээд сэдвчилж явж байгаа. Угаасаа ер нь хулгайн сэдвээр яриад л одоо сэрэмжлүүлэг болох үднээс ярилцлаа даа. Тэгээд яг сэдвийнхаа дагуу дараа нь холбогдороо. За холбогдсон баярлалаа. За манай шууд Фиротоос 77 3883 хэрэвтэй гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утгаар холбогдорой. Улаанмаатроотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран дэмжээ ярилцлагчаар Отревийн дэмжээ ажиллаж байгаа. За хамар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүлд авчрах Отревийн хамрын цацлах хэрэв танд дараах завьур байгаа бол хамар битүүрэх, нус гоожих, тасралтгүй найтах, хурхирах, нойронд муудах бол муудж байгаа бол Отревийн цацрын хамрын цацлагыг хэрэглээрэй. Бүх юмын сангуудаар байгаа. За нэвтрүүлгийн дэмжээ ярилцлагч Отревийн баярлалаа. Дараагийн сонсогч 88 текст дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 текст. Эмжил радио. Манай. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За сэдвээ сонссноо. Сонссон. За таныг сонсож байна. Нэг анхны микро аваад нөгөөдгөндөө амар англиар ачаа комор аваад тавьдаг байхгүй. За 550 мянгаар тухайг 2003 4 оны үедээ. За нэг юм бооч. Тэгэл тавиал өдрөн тавьчаар маргааш өглөө бас байрны гадаа тэгээ маргааш өглөө бас байхгүй. Бүр юуч болсон. Тэр тэгэхэд амар харагдаж ижилээ. Юучгүй болсон гэдэг нь юу гэсэн үг юм? Ачааг нь бүгдийг аваасан байхгүй. Шатмар нөгөө нэг комон бүгдийг нь. Хүүдээ яана. Ямар харамсмаар юм бэ те? Тийм. Тэгээ аккумулятор зөндөө алдчихсан. Тэр машин нөгөө салгаас машиныг онгоолгоход амархан байдаг юм шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгээд онгоолгоод аккумулятор уртлын нөгөө гофод моторны зөвхөн аккумулятор аваа шүү дээ. Салгаас машинаа зөндөө юм алдчихсан. Тэгээ бас нэг удаа их нэртэйгээ хоёулаа бөмбөрдөр явж байгаад. Буугаад хоёрс багажнаас юм авч өгчөөд буцаад суусан чи утсын алга болгоцсон их нэрээ тиймэрхүү улгаач нар гэсэн хайлт юм билээ. Хурдтай маа тий. Хэвээ нэрээ. Хурдан л гүйцэхгүй юм. Харин тийм байна. Тэгээ эхнэр багажнаас юм аваад би авч өгчөөд эхнэр дотгошоо ороод тэгэл дотроос гарч ирээд миний утас байна уу гэдэг. Би утсыг хагаад олдгоо. Чи аваа буугаа гэдэг чи үгүй гээд. Тэгээ хоёулаа хизээ яаж ялсан мэдгүй юм шээ. Тэгээ нөө багажнаас юм авч явах тугаасаа авцаа. Тэгээ тагдаа маглаа бүртгүүлээд ямар ч нэмэр байдаг юм бэ лээ. За холбогдсон баярлалаа. За манай Мина битсэн байна. Машингүй
надаас хол сэдв байна уу. Гэхдээ саяхан манай үеэл зах ороод юм авчгаад гараад ирсэн чинь цонхыг нь буулгаж байгаад дотор нь байсан хамаг юмыг нь авсан байсан гэсэн. Тэр дунд буйны зэд бас над руу карго явуулна гэд баах юм авчихсан байсан. Над руу уйлах шахуу юм болж ярьж байсан гэсэн байна. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. 89 дууртаа сонсогч холбогдлоо. 89. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. За автомашинаас та хулгаад илжүүл та 2-3 автаа алдчихсан тохиолдол байна. За уулзуур дээр манай ихч бит хоёр явж байгаа. Би ихчтэйгээ явж байгаа буучихгүй юу? Яг уулзуурд өгч байгаа гэрэн дөхөрөө. Дэлгүүрээс юм аваад ирэх явцсан. Тэгсэн чинь эргээд юм авчаад ирсэн чинь ихч маань юм алдчихээ. Яасан бэ гэсэн чинь хажуу талдаа цүнхээ тавьсан байсан. За хүн ирээд юм асуусан байгаа. За гэсэн чинь. За баруун талаар нь ирээд хүн юм асуусан. Тэгсэн чинь зүүн талаар нэг нь уулгаад явцсан байгаа. Йоо ямар би дандаа хажууцаа сандал дээр цүнхээ тавьж явдсан шүү дээ. Ямар эвгүй бэ? Тэр болохгүй шүү. Хамгийн аюултай шүү. Бэ мэдмэр юм бэ. Хамгийн аюултай. Сэрэмсүүлэх зүйлээс бас хэлээд байна л да. За. Чи ингэдэг байхгүй. Хулгайч чи ихэвчлэн нөгөө бүлгэрээ явдаг. Тэгээ хоёулаа явж хагаад нэг нь анхаарлын тавиунаад нөгөөт нь хулгайлаад аваад чиж байгаа байхгүй. Яг тийм байна те. Чи ерөөсөө тэгдэг байхгүй. Хүнийг ерөөсөө. Тэгээд нодон бас би одоо сонгоныхын дүүрэгт бас явж байгаа юм алдсан юм а. Сая гаруй дүүрний юм бас машинаас алдсан. Утасны одоо нөгөө нэг юм тогтоогч ба штэ. Утасны тогтоогч. Яг миний машин нөгөө хой таалга гүйдэг, уртлын хаалга болохоор онгоодог гэхгүй. Хой таалга онгоолох чаддаг юм шиг. Яг жолооч талынхын онгоолгонгуудаа дутуу би нөгөө хаач явчихгүй. Ойрхон юм чинь ингээд эргээд би бас гүгээд ирсэн чинь шууд урттайс утсыг хулгаалаад, утасны тавирыг хулгаалаад тэгээд нөгөө бэлэн мөнгө байсан бараг сая төгрөгийг болсон. Цагдаа нар тэгээ олж чадаагүй. Хамгийн хөгийн хорооныхон камерын ажиллахгүйсэн. Цагдаа нарын асуусан чинь хамгаалтанд гараа явсан гэж. За тэгээд нөгөө эзэн хариуцах шиг биш юм байхгүй. Манайхан чинь бүрэлдэхүүн би сүртэй нэг жипон жирээл үздэг юм байл л шүү дээ. Одоо тэгээд хэцүү болсон юм байл. Тэгээд би машинда дөрөв талаа хаардаг тийм камер тавьд суурлуулсан. Тийм үү? Хар хайрцаг гэдэг юм байл шүү. Хар хайрцаг чинь одоо урд хойдлол ер нь хэрэггүй зэ. Хүн урд хойдлол харна. Тэр чинь ингээд дөрөв талаа харж байгаа байхгүй. Хар хайрцаг шиг мөрцөө одоо дааш камер гэж байна. За. Тэр их зүгээр юм байл шүү. Тэрийг тавьчих юм бол тэгээд ер нь халдлагад өртгөхөд автомч амир өндөр 512 ГБ хүртэл. Тэгээд гар утснаас бас давхар хэмж болно. За. Хүүш наадахнаас ч авч тавь. Амархан юм байл шүү. 5 өдрөөс халаад авчих юм байл. За. Их зүгээр юм байл шүү. За ийм тохиолдлууд байсан шүү. Тэгээд нөгөө оюутан байхад би бас таксинд явдаг байсан юм аа. Тэгсэн чинь нөхдүүд нэг ойрхон газар суучихгүй дөрөв тавуулаа суугаал. Суугаал за тэгээд 500 төгрөг гарсан ерөөсөө тэр үед чинь 2001-2 оны үед шүү дээ. Тэгэхээр 20,000 төгрөг надад өгчихгүй дөрөв тавуулаа суугаал. Километр нь 250 байсан. За тэр явцад байсан баг. Тэгээд 500 төгрөг гарсан. Ерөөсөө тэр ойрхон гарсан. Тэнгүүт 20,000 төгрөг өгчихгүй шүүн явж байгаад. За 20,000 төгрөгөөр нөгөөдгөө чинь би задлж чадахгүй ингээ хараад өгчээсэн. Тэгсэн чинь нөгөөдөө чинь буучихгүй. Буугаал байжснаа. Чи задлж чадахгүй юм лаа мөнгөний өгчих юм уу гэхээр за тэгж гэхгүй. Тэгсэн чинь хойдол байсан цоошин шалгчуудыг аваа буугаацсан байл яах вэ? Дөрвөл тавуулаа. Ямар юм. Манайхан бол өстөө нөгөө цусанд нь хулгайч гэдэг шиг хэвчээстэй. Арай дэндэг штэ. Юу л хулгаалж болж байгаа. Тэрийг л бүгдийг нь хулгаална. Байрны гадаа бол тэр нөгөө нэг дугууны одоо цаг биш штэ тий. За гайгүй одоо ингээл нэг гоё загвартаа магвартаа хийчих юм бол айл хийж түүгээд аваа явчихна. За баярлалаа. За албагдсан баярлалаа. За. Йоо ямар эвгүй юм бэ те. За лам одон чимэг гэ манай сонсогч балиар хулгайч нар ёстой зэвүүн штэ бүр нэг гарын хурууг нь тасалж байвал таарна гинэ. Тэгээ хулгайч нар ингээд амар их хүмүүсийн хараал идчихэж байгаа штэ те. Үхээсээ гарын татаасаа ёстой балиар хар ноошгэ тэгэд тийм олон хүний хараал идээд идэв яаж ойлгохтой амьдраад идэв. Амар. Одоо тэгээд нүү нэг дараа нь одоо ингээд тэр хүн үхэж мүхээд нөгөө нэг там амт гэж байдаг бол одоо тийм хэмжээний нь одоо унан гэдэг тийм айц сүц байдгүй болохоор л одоо бодвол тэгээд хулгай гэдэг юмыг ингээд ажиллаа болгоцоо явж ядгийн байлгүй дээ одоо тэгээд үнэхээр хамаг хүний хараалыг ицсэн балиар новшин амьдралаар амьдарч байгаа шүү дээ ер нь бол тий хулгайч нар. За дараагийн сонсогч 95 текст дугаартай сонсогчтой холбогдлоо 95 текст. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн төрөд холбогдлоо. За таныг сонсож байна. За энэ нэг машинаас юм алцсан тухай ярьж байсан тий. За тийм ээ. Ярьсаар л.
За баярлалаа. Анхудаа холбогдлоо. Тэгээ бүр холбогдмоор санагдаад явсаар байжгаа эхнэрийн дугаараа яваад гэлээ холбогдлоо. За та санамтруулаг тавтаа морилно уу таныг сонсож байна. За их баярлалаа. Анхудаа холбогдож байна. Тэгээд их том юм алсан тухайгаар ярих гэдэг юм машин дотроос. За. За машина дэрчгээ наалцсан. Ямар амар ирэг. За. 1999 онд одоо бухвен 500 гэж байсан. За. За энийг хулгайд алдсан. За. Уул нь хүнд зарлаа гэж яриа. Тэгээд өөдгөө зарах гэж байгаа. Тэгээд Voyage-ийн дэд гараж тавьсан байж байгаа. За тэгсэн чинь ингээд тухайн үнэсэн дээр Voyage-ийн юунаас нэг архангайн эрдэнэ сум их хөлөөдөө нэг эрдэнэ очирч залуу. Тэр машин маань аваа явсан байдгийг. За хүний нэр ус дурдахгүй. За. Тэгээд цагтаад хийлвэ. Харамсалтай тэр машин одоо ер нь олдоогүй шүү дээ. Гэхдээ та тэгээд хүнийх нь нэр мэрийг яаж мэдээд байгаа? Олдоогүй юм бол тухайн хүнээс нь авч явсан юмыг нь яагаад цагдаа мэгдээд мэддээд ингээд за тухайн хүн одоо цагдаа маань олоод илрүүлэх гэх юм уу ийм хүн авч явсан байна гэдэг одоо мөрөөр нь бол олсон. За гэхдээ одоо энэ скватер дүүргийн ариун булаг гэдэг бахад одоо би цагдаагийн бас мартаг. Тэгээд тухайн үед ингээд за энэ хэрэгчэд олдохгүй болоо энэ тэрэг ингэлээ. За тэгээ яг юм болгоод ингээд сүүдэж бүр фонг ажиг байхгүй болсоо тухайн үед мэдээж хэрэг батэрсэн гэдэг цагтаа байсан. За энэ хоёрыг нь бас тухайн үед нэлээд уулгаж идүүлээд байсгаад одоо ирээд тэгсэрэг хоол ундорыг за ингээд юмд оруулаад явдаг. Таста алчина дээ. За тэгсэн чи яасан гинэ. Энэ маань бол хамгийн гол нь их ховор бенз зөхгүй юу? За уусаа тэр үед бүхвэн дотор нуусан мэдүүдийн бенз гэж үүдийн 126 бэг үзүү. За. Одоо тэгээд тэр машин хаана явдаг бүүм мэд. Уулууд энэ хувийн дугаартаа, арлын дугаартаа ийм машин. Тэгээд тухайн үед юм зам харилцааж үссэн байгаагүй. Одоо шиг машин дээр байж байгаагүй. Би ч одоо тухайн үед залууж байж. Тэгээд одоо бүхэл бүтэн машин алдчихсан юм түүхтэй юм те. Гэтэ сони энэ бүхэл бүтэн машин биж олдоогүй те. Хайр тий. Тэгээд уулууд тэр олдож болохгүй гэсэн чинь сүүлд нь заагүй би өөрөө танилаараа олж байгаа архиваас нэг бичгээр нь аваад шүүгээд нөгөө канонд авчихсан л та. Одоо надад байсан. Тэрийг нэг үгүй миний өмнөөс гараа үсгэж зураад тэрийг хийхгүй болоод хаацсан байдаг. За. За. Яриш үгүй байл дөө олон юм авчихсан. Тэр үедээ одоо хаан дүүрэгч байна би Батмун машиныхаа дугуйг авчихсан. Тэгээ бүр ингээд камерын өөрөө шүүгээд бариад олоо тэгээ пластик бичгийг өгч ийсэн. Мөн л олдоог. Өмнө бүр аюул тод гарсан талаас нь би бол авч өгч ийсэн. Тийм түүхэд байж ингээд. Зөв. За холбогцсонд баярлалаа танд. За их баярлалаа анхудаа холбогч. За амжилт. За Жундаги маань битсэн байна. Машины урд суудлын туршлагт нь сахин гүртгээд дэлгээд үлгсэн байсан чинь цонхоор алдсан. Цонхоо өөрөө анзааралгүй баг зэрэг зайтай хаасан байсан юм билээ гинэ. Чаавсаа. За Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хэд хөлрөл таагүй үнээр ард тоцорлоо гэд Трикслор хүс дарагч хамтран ажиллаж байгаа. За хүнд ер нь бол нэг юм хоёр төрлийн хүлсний булчирхай байд юм байна л да. Тэгэхээр энгийн хүлсний булчирхай, өрмөц хүлсний булчирхай гэд хоёр ангилчаад байгаа. За энгийн булчирхай нь бол угаасаа биеийн бүхэл гадаргуугаар байрладаг, биеийн температурыг зохицуулж байдаг үүрэгтэй, үнэргүй, өнгөгүй химийн хөлс ялгаруулж байгаа. За харин өрмөц хүлсний булчирхай нь болохоор хүнд нэг наснаас эхлээд үүсч бий болдог. За ингээ 10-13 наснд буюу бэлгийн хөгжилтөд зэрэгцээд үйл ажиллагаа нэвтвчдэг. За биеийн тодорхой газруудад байрлах бөгөөд дааврын зохицуултыг хийж байдаг юм маш чухал үүрэгтэй булчирхай юм байна. За тэгээ гарын алга, суг, хөлийн уул, хөхний доогоор, нүдний зохины эргэн тойронд бэлэг эрхтний орчим ингээд энэ булчирхаанууд байрладаг. Тэгэхээр энэ булчирхаанаас нэг юм арай өөр найрлагатай өтгөн хүс ялгараад орчны нянтай нэгдсэний улмаас тааг үнэрийг бий болгоод байдаг байх нь шүү дээ. Одоо нөгөө хулмас шивэр одоо өөр юу гэдгийг тийм үү. За тэгэхээр хулмас жишээлбэл төрөлх юм бол байдгүй ахна, удамшдаггүй ахна, за мөн халдварлдаггүй ахна. Найзаасаа одоо хүнээс ч юм уу хулмас халдварлаа гэдэг нэг юм ярьдаг шүү дээ. Тэгэхээр тухайн хүний хувцсанд наалтсан ням бактерийн халдвар болсонтой холбоотой байдаг байх нь тийм үү. За тэгэхээр Триклор гэдэг энэ бүтээгдэхүүн нь яах вэ гэхээр зөвхөн өрмөц хүлсний булчирхайд үйлчилдэг байгаа. Тэгэхээр булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэхгүй зөвхөн булчирхайн гадуур ингээд бүрхүүл үүсгээд тэгээд энэ нь гадагшаага хүс ялгарах процессыг зогсоож өгдөг байх нь. За тэгэхээр найрлаганда хөнгөн цагааны
Гэдрэ холеридийн 20% уус мал дагуулдаг 7 хоног хэрэглээд 6 сараас 1 жилийн хугацаанд хөл ялгаралтыг бүрэн зогсоож уудаг бахан. За энэ булчирхаан үйл ажиллагаанд ямар нэгэн тийм сөрөг нөлөө бол үзүүлэхгүй. Үйл ажиллагаа нь хэвэн байдаг. Зөвхөн гатагшаа хөл ялгарах процессыг зогсоодог бахан шүү дээ, тийм ээ. За тэгэхээр та дахин хэлье. Би энэ триклорын талаар ярих болгонд хэлдэг. Маш нэмхэн төрхөө шүү. Монгол хүний нэг тийм шуналтай заангаар одоо 100 заан олон дахин давхарлаж төрөхөж болохгүй шүү. Энэ аюултай шүү. Тэгээ өглөө босоод заавал угаагаарай. За эхний 7 хоног өдөр болгон хэрв хит мэдрэг арьстол яхан өнжөөд нэг удаа хэрэглэнэ гэж байгаа. За тэгээ дараагийн 7 хоног буюу 2 дахь 7 хоногт нь 2-оос 3 удаа төрөхөд завсарлаж болно. Ингээд тухайн хүний онцлогоос хамаарат 3-аас 6 сар, 6-аас 1 жилийн хугацаанд, 6 сараас 1 жилийн хугацаанд хөл ялгарлтыг бүрэн зогсоож өгдөг байна. Ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг албан ёсныхын эмч төлөөлөгч нараас 9966 99T2 гэдэг утаснасаа орой. 9966 99T2 бүх эмийн сангуудаар борлуулагдаж байгаа. Энэ гоо сайхны одоо лангуу мангуун дээр биш эмийн сангаар борлуулагдаж байгаа. Тэгэхээр учиртай шүү манайхаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хит төлрөлт таагүй нараар тоцоллоо гэд триклор хөлс дарагч хамтран ажиллаж байна. Баярлалаа. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. 94.1-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 94.1 Амжилт радио. Сайн байна уу? Та сайн уу холбогдлоо. Сэдвээ сонсноо. Сонсон. За таныг сонсож байна. Чи нөгөө нэг хажууд нэг шинэ хөтлөгч байна гэдсэн тэр чи яагаад дуурахгүй байгаа юм? Энэ би ганцаараа л хөтэлдэг нэвтрүүлгэлтэй би шинэ найруулагч л байна гэж хэлсэн. Шинэ найруулагч. За. Би сэдвээ сонссон. Би нөгөө нэг 2012 байна уу 3 онд нэг камерыг гээд машин авсан. Тэгээд дөнгөж хүнээс худалдаж авсан. Тэгээд сахин суудалтай байсан болохоор суудлын бүрээс ч байхгүй. Тэгээд шалавч бас авч амжаагүй хуучин шалавч нь аваа хийсэн. Тэгээд гэртээ авчирсан өдрөө үүдэндээ тавиал хонсын тэгсэн чинь маргааш өглөө босоод ирсэн чинь нөгөө нэг уртлын цонхны урталт нэг жижигхэн цонх байдаг шүү дээ. За. Тэр цонхыг хаглаад нөгөө хулгайч тэгээд уртлын жижиг цонхыг хагалцаагаад гараа оруулаад хаалгыг онгоолгоод бүх хаалгыг онгоолгосон байсан. Гэхдээ миний машин дотор юу ч байгаагүй болохоор тэгээд юу ч авч чадаагүй тэр хулгайч. Тэгээд энэ инээдтэй болж ирсэн. Дотроо машин дотор юм үлдэхгүй гэх зүгээр. Тэгээд тэр хулгайч амар зовж иж онгоолгоо илгүй тэгчээд юу ч авч чадаагүй. За албагцсан баярлалаа танд. За та сайн өнөтрүүлгийн хөтлөгч ганцхан байдаг байгаа шүү. Би өөрөө хүнд загнуулж үзээгүй ямар амар юм бэ гэдэг байхгүй юу. Загнуулсан чи яасан амар юм бэ. За дараагийн сонсогч 9912-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9912. Амжилт радио. За өдрийн мэнд гэрлээ. За сайн уу нараагч. За анжигаад холбогдчихлаа. Нэг харамсалтай эргээ ярих гээд. За. Яасан бэ хэрвээ за өсөр чи автор гарч эхэлж исэн юм аа. Тэгэл тэр үеэр яг нэг түрүүс юу хар шинээр биш 11 шинээр орж ирж исэн байхгүй юу? За. Тэгээд дөнгөж авчаад тэгээд байрныхан гадаа тавиад нөгөө киног чи орж үзээд ухаанаа алдаад. За. Гараад ирсэн чинь нөгөө шинэ машины маань дөрөв дугуйг нь аваад ястаа муухай юм бэлээ. Тэгээд дорн тоосох ивээд тэр айгу тухтай юмсан байгаа юм аа. Тэгээд тэр нь хитэ гэхэр дулаан юу л нэг намар байсан шүү дээ. Ингээд тэгсэн чинь орой нэг 6-аас тэр 2 анги автаар үзэх хооронд л 2 цаг автаар үзэх хооронд л аваачаад 4 дугуйг салгаж аваад дөрвөлгийнхэн доор ингээд тоосгоноо давхарлалцсан. Йоо ястаа гол харалдаг сонирн болт юм билээ шүү дээ хүн. Яа. Йоо ястаа тэр л амар харамсалтай байсан. Тэгээд тань тэгээ одоо бүр энэ аватар бүр ингээ бүр орцсон байж тээ. Тэр киног ингээд бодсоор миний дөрөв дугуй нүтэн дарагддаг. Тэгээд олдоогүй юу хчээ.
Яаж олдох юм хулгайч нар чи ерөөс олдохгүй билээ шүү дээ мөгөөс. Тэгэл байхгүй. Тэгэл дараа нь дөрөв дуугүй авч тэгээд ястаа муухай. Хулгайч нэрээ үнэхээр хулгайд юм алдсан хүмүүс дотроо ястаа үнэхээр бүгд л ястаа хараагаад тэгэл өөрсдөө ястаа амар харамсал дуустдаг л одоо ястаа. За тийм юм ал ярих гэсэн. За Ямар ч байсан тэр хүнд одоо тэр хулгайлж авч байгаа хүнийг те нөгөө бурхан шийтгэн гэж айхтар үгүй байдаг шүү дээ. яг үнэ. Тийм болохоор тэр хүнд бол ямар ч хичнээн дүгэрг болгосон ч тэр хүндээ цаанаас нь ямарваа нэгэн шийтгэжэд байгаа. Тэрийг л хэлье гэж бодчихсон. За амжилт хүсье. За холбогдсон баярлалаа ихчээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Амжилт. Баярлалаа. За утас одоо утас авахгүй орж ирсэн комментуудаа уншиж өгöd нэвтрүүлгээ дуусгая. Амруу гинэ. Хай өдрийн минь Нарантуул зах дээр машиныхаа ардлаас авсан бараануудаа ачиж явах хооронд урталын цонхоор утас цүнхээ мань аваад явсан байдгийн гинэ. За заримдаг иржүүд танилцыг гэрлээ гэх нь холгүй оршил ярьж уянгалах юм а гинэ. За жаргал гэж сонсогч энэ хүс дарагчийг 6 жил хэрэглэж байна. Үнэхээр сайн шүү гэсэн байна. За мөнхөө баяр сайхан гэж сонсогч 12 онд анх прусер аваад айл орчоод гараад ирсэн чинь 2 нь байхгүй цагдаа дуудсан чинь ирчээ за болоо гэсэн дараа нь капудаа алдсан бас цагдаа дуудсан чинь цагдаанаас ирчээд бол мэдэж байгаа үсттэй олдохгүй штэ гэж авсан гинэ. 2 нь байхгүй гэхэлэр одоо 2 дугуун л байхгүй юм байлгүй дээ бодвол. За Яна би дэлгүүрээс өөрийн мэдлгүй хэд хэдэн удаа хулгай хийж байсан. Хулгай ясныг гэртээ ирээд мэдсэн. Мэдэж энэ төр бүр 5 удаа зочид буудлын ресторанаас хүртэл хулгай хийж байсан гинэ. Гэ санамсрахгүйгээр нөгөө нэг тооцоог нь хийхгүйгээр гараад явсан юмнуудаа бас бичээд энэ тийм манайхаа. За. За, ястаа машиных нь бүх зүйлийг гусаал 4 дугуйг нь ямар амар бичтiin бэ. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 9-ний даваа гарагийн та сайн нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн авраатагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарыг Такатагаас хөдөлгүүрийн битүүмжийг 100% хангадаг Альфатос за мөн хэд төлрөл таагуунаар тацарлоо регулар хөлс дарагч хамтран ажиллаа баярлалаа. Өргөжлөл ирхэн сонсогчдаа цабрийнхэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонссны дараа үдийн хачаар нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3